Намайг Цалмангийн Дижитмаа гэдэг. Дижитмаа багш. Ямар одоо энэ Говьалтай аймгийн Даруй сумд төрж өссөн. За тэгээд Даруй сумда 8 жилийн дунд сургуулийг төгсгөөд за Говьалтай аймгийн 9 болог сум буюу аймгийн төвдөө одоо улсын тэргүүний 1-р сургуульд 10 дугаар ангидаа суралцаж төгсөөд Арангаан багшийн сургуулийг 4 жилийн хугацаатай багангийн багш мэргэжлэр суралцаж төгссөн. За ингээд Говьалтай аймгийнхаа өөрийн төгссөн одоо сургуультай ажлын гараагаа эхэлж 2006 онд анхны бяцхан шавнараа хүлээж авч тэр цагаас хойш багш гэж дуудуулсаар энэ нэрээр одоо нэрлэгдсээр 20 дахь жилдээ ажиллаж байна. За ингээд Говьалтай аймгийн 1-р сургуульд анх 1-р анги аваад тэр сургуультай 3 ангийг дааж төгсгсөн байгаа. Би Дижи агшийн 2011-ээс 16 оны удирдчилсан ангийнхан шав байна. Тэгээд анх Дижи агшаар яг А үсгийг заалгаж ирсэн. Амар хариуцлагатай, тууштай байх. Тэгээд мөн өөртөө ихтэй байх тал дээр бүр амар сайн тусалж тэгж нөлөөлдөг байсан болов уу гэж бат. За ингээ 2021 оноос одоо гэр бүлийнхаа хамтаар Улаанбаатар хотод суурьшин ажиллаж за энэ ариус сургуультай ирээд 4 дахь ангиа дааж аваад одоо энэ жил анги маань 5 дугаар ангиа төгсөх гэж байна. Хичээлэг бол багш бол үнээр сайн тайлбарлаж өгдөг. Тэгтээ нэг мартсан зүйлүүд байдаг шүү дээ. Тэгээд эргээгээд багшаас ингэж эргээгээд асуухад ерөөсөө одоо уурлах зүйл байхгүй. Тэгдэж штэ ингэдэж штэ гэж бидэрт айгуу гоё нээлттэй тайлбарлав. Анх юу яагаад багш мэргэжлийг сонгох болсон бэ? За ер нь яг нэг төгсөх 10 дугаар анги төгсөх үед бол яг ч нэг багангийн багш болно гэдэг тийм одоо мөрөөдөл бас багахан байсан. Тэгээ яг эргээ бодоход бол би бага ангид тахта яг л багангийн багш болно гэж мөрөөддөг байсныгаа яг эргээд эргэцүүлээ бодоход тэгж санагддаг. Яагаад бол та хичээлээ тараал гэртээ хараал тий өдийн цайгаа уучаал даалгавраа хийчихэл тэр орчинд байгаа одоо жоохон хүүхдүүдийг бүгдийг цуглуулж байгаа л нөгөө хашаан дотор нэг манай нагцхын хашаан дотор нэг манай нэг амбар байдаг гэсэн. Одоо жижиг. Тэрнийхээ нөгөө үүдэн дээр хаалган дээр нь модоор бичээл дандаа хүүхдүүд хичээл зааж тоглодог байсан. Яг тэр үеийг ингээ бодохоор би дандаа л багш болж тоглодог байсан байгаа. Тэгэхээр ер нь одоо мэргэжлийн маань юу бол багасаа л би багангийн багш болно гэдэг тийм одоо багхан нууцхан тийм мөрөөдөлтэй байсан болов уу гэж боддог. Ашигхийн тайлбарч хэлчихв. Өөр тайлбарлах юм байна уу? За энэ хэвд багштай хэлээрэй. Ямар өөрөөр арсан байна? Энэ мэргэжилтэд одоо мэдээж маш их дуртай, хайртай юм байна. Хамгийн анх багш болсон мэдрэмж ямар байсан бэ? Таны нөгөө сурж явах төсөөлснөөс хэр одоо ялгаатай байсан? За ер нь ингээл нөгөө багшийн сургуульд байхад чинь яг нөгөө яг үеийнхээ оюутнуудтай ингээл суралцаал. За тэгэл хажуугаар нөгөө дадлагын хугацаа гэж байдаг. За дадлагыг ингээл хийхэд тэр чинь ингээл нэг багахан хугацаа байсан. За тэр үед л ер нь ингээл багшийн ажил айгүй амархан юм шиг санагдаал. Тэгэл нэг тэр үеийн одоо нөгөө хүүхдүүдтэй ингээл өдөр очиод нэг хэдэн цагийн хичээл заагаал буцаал байрандаа очиод оюутнуудтайгаа санал бодлоо солилцоод ч юм уу энэ үед бол ер нь болох юм байна, амархан юм байна гэж боддохоор нэг тийм үе байсан. За тэгээ яг багшолоод төгсөөд нөгөө сургуультай одоо ажилд ороод яг ингээл нөгөө миний яг ажил эхэлсэн. За тэр үед бол яг манай одоо 1-р сургуулийн багангийн багш нар бол одоо маш гоё нөгөө багаар хамтарч ажилладаг. За тэгэл тэр хүмүүсээс ерөөсөө алхам тутамдаа суралцаж эхэлсэн. Ажилд орсон анхны өдрөөсөө суралцаж эхэлсэн. За тэгээд яг 9 сарын 1 болоод нөгөө ангиа хүлээж авна гээл тэр үед бол одоо маш их догтлолтой, айдастай, бас их баяртай, их сонин юм мэдрэмжүүд төржсэн. За тэгээд яг 9 сарын 1 болоод одоо нөгөө хүүхдүүдээ шавнараа хүлээж авахд бол маш гоё одоо үгээр илэрхийлэх аргагүй тийм гоё мэдрэмж байсан. Тэгэл одоо тэр цагаас эхлээл суралцсаар л байна да. Эхний анги төгссөн 5 жил ер нь хэр хүнд байсан бэ? Яг анхны одоо багшуулж бие дааж энэ хүүхдүүдийг одоо яг нэг амьдралд нэг илтэж өгч байгаа шүү дээ. Сүрийн тавьж өгч байгаа. Тийм. За тэр ангийн маань хүүхдүүд болохоор их онцлогтой хүүхдүүд байсан гэж би одоо яг боддог дүгнэд.
6 7 8 настангууд холимог байсан манай тэр анги 6 настай арай цөөхөн ихэнх нь 7 настай тэгээд бас 8 настай 2 3 хүүхэд байсан. Тэгээд одоо би ч бол ингээл нөгөө сургууль намайг итгээд авцсан, эцэгчүүд маань итгээд надад хүүхдүүдээ өгсөн. За бяцхан шавнар минь одоо энэ миний багш гэхэд ороод ирсэн. За тэр үед би бол одоо хичээлэл сайн заах ёстой гэж боддог байсан. Гэтэл одоо нөгөө хичээл заахаас гадна чинь нөгөө хүүхдүүдийгээ ойлгох, мэдрэх, тий одоо хин өнөөдөр ямар сэтгэл зүйтэй хичээлд ирсэн байна. Хинтээ би яаж харилцах уу гэл гих мэт одоо эцэг эхийнхаа яаж арга ивийг олж ажиллах уу гэдэг юм уу тий. Ингээ маш олон зүйлүүдийг одоо өдөр болгон суралцаар байсан. Тэгээ тэр үеийн хүүхдүүд маань яг тэр үед бол сургалтын агуулга одооныхоос айгүй хүнд байсан гэж би боддог. Тэгээ тэр үеийн хүүхдүүд маань ер нь ачаал даах чадвартай илүү одоо арай бие даатсан тий тэгээ одоо багшийн үгийг бас тодорхой хэмжээнд илүү сайн хүлээж авдаг ингээд ойлгох чадвар бас нэлээд сайн байсан болов уу гэж бид үндэг. Тэгээ тэр анхны анги дээр л одоо маш их зүйлийг бол суралцаж сурч хүүхдүүдээсээ ч тэр одоо багш нараас ааж тэр эцэгчүүд ер нь л олон талаас олон зүйлийг сурч мэдэж одоо хүртэл нь ажиллаж байгаа энэ арга туршлага маань тэр үеэс л хөрөнгөлөгдөж эхэлсэн мэдээж. Бид хэд чинь одоо 6-7 настай хүүхдүүд ч гэсэн яг тэр нэг ад жаргалтай хайрлагдсан мэдрэмжийг бид нарт дандаа өгдөг байсан. Тэгээд одоо болтол багшаа бодохоор ад жаргалтай тийм дулаан сайхан мэдрэмжүүд төрсөөр л байдаг. Дижитмаа багшаа маань бодлохоор бас яг одоо заах арга зүй эрдэм мэдлэг одоо боловсролыг одоо бас заахын хажуугаар давхар одоо нэг амьдралын ухаан гэхүү одоо буруу зүгийг ялгах, за хинтээ найзалж болох, хинтээ нөхөрлөхөөс одоо зайлсхийх ч юм уу те. Тиймэрхүү зүйлсийг бас давхар зааж явж исэн гэж миний хувьд боддгоо. Тэгээд дижитмаа багшийнхаа одоо зааж зөвлөжснээр сургаснаар ч гэх юм уу. Бас олон сайхан найз нөхөдтэй одоо бол сайхан нөхөрлөөд явдаг да. Одоо ер нь харж байхад ч гэсэн тэр шавнар маань аюу сайн одоо явж байгаа нь тий бусдын дунд ер нь аюу хөөрхөн юм бие авч явж байгаа байдал тэгээд ер нь нэлээд зөвхөн болоо төлөвшсөн болов уу гэж би бас хардаг. Тасаа ярилцлага дундаа суралцаж гэдэг үгийг нэлээд дурдлаа шүү дээ. Тэгэхээр ер нь бүх төгсөж исэн ангийн хүүхдүүд дундаасаа ч гэдэм үү тэднээс ер нь нэг ийм зүйлийг би ойлгож хувь хүний хувьд, багшийн хувьд, ээжийн хувьд ч гэдэм үү ойлгож авсан гэдэг ийм туршлага дурсамж байвал хуваалцаач. Анхны юм бүхэн чи илүү юм тод дурсамж байдаг. Тэгээ манай анхны ангийнхан дөнгөж 1-р ангид ороод одоо 9 сарын 1-нд ороод Мартин 8 болсон чи ингээл багшаа ингээл маргааш бид нар ангидаараа цугламаар байна. Мартин 8 ч олон нийтийн амралт өдөр гэдэг штэ. Багшаа бид нар ингээл ангидаа цугламаар байна. Та ингээ өглөө ирж болох уу гэл ингээл хөрх асуугаадсан 1-р ингээ жоохон хөвгдөд би тэдрээс одоо юу гаргаж байгааг ерөөсөө мэдээгүй. Тэгээд нөгөө би чи өөрөө ингээ шинхэн төгсөөд очсон багш. Тэднээс ямар хүүхдээс юм ямар одоо зан араагшин тий характер гарах уу ямар зүйл гарах уу гэдэг бараг л тийм юм нэг тийм мэдлэг бол надад тутмаг байсан. За тэгээд нэг 3 сарын 8-нд өглөө ирсэн чинь өстө нөгөө хэд чинь нөгөө хүүгүүд чи айл хийдэ төрүүлээ ирсэн. Тэгээ одоо энийг хүмүүс яг ингээ бодох юм бол 1-р ангийн хүүхдүүгээ гайхахаар тэгээ ирсэн чинь зэрэг нөгөө охтууд нь айгүй гой гүнж олоод ирсэн. Бүгдээрээ гой балааж даашин цаа өмссөн. За тэгээ ороод ирсэн чинь нөгөө хөвгүүд ч гэсэн ангийнхаа голд ингээ ширээ зассан. Айгүй хөөрхөн өөрсдөө хэмжээнд ширээгээ зассан. Тэгээд нөгөө охтуудаа ингээ бэлэг үлдсэн. За тэгээд бүр аюу сонин ингээд нөгөө эмэгтэйчүүдийн тухай бүр дуу олоод тавьсан, хөгжмөөр тавьсан. Тэгж одоо октоодыгаа багшгаа огтож авчихсан. Тэр мэдрэмж бүр намайг ингээд үнэхээр гайхтлан тий. Би чинь тэр үед ингээд ганц би жоохон нөгөө дөнгөж сургуулаа төгссөн шинэхэн багш байсан болохоор бүр гайхаал хөө эднэр одоо ийм яаж сэтгэхтэй болоо, яаж ийм санаанаас нь гарваа гэл. Тэгэл октоодыгаа хүлээж аваад нөгөө хэдийгээ ингээд баярлуулаад тэгэл бүгд нэг охин сонгоод бэлгээ өгөөл. Тэгэл өдөржингөө нөгөө охиныгоо хөтлөөлгүйгээл би одоо тэр өдрийг яг сандгийн айгүй юм нөгөө шорон шуурхтаа хаврын цаг байсан шүү дээ. Тэгэл парк яваал багшаа парк явж тоглоё гэж бүгдээрээ парк яваал парктаар өдөржингөө ингээл өснө хийсээл нөгөө охтууд чинь ингээл багш нь ч гэсэн өсөөс цаа тавьцсан бүгдээрээ ингээл шорон шуурган тастаа ерөөсөө гадаа тэр цаг агаар ямар агаач бараг мэдрэгсэхөөгүй өдөржингөө тэгэл тоглоол явжсэн тэр дурсамж бүр сэтгэлд маш тод үлдсэн байдаг. Тэгэхээр ер нь л хүүхэд энэ одоо хүүхэд жоохон гэж ерөөсөө хүүхдийг тэгж бодож болохгүй тэр хүүхдийн одоо тал тэр тарих сэтгэхүйд маш их зүйл байдаг. Орон нутгаас сая гараагаа хэлсэн гэж хэлж дээ 3 анги би дааж төгсгсөн байна. За ингээд Улаанбаатар хот руу одоо шилжиж одоо энд багшлахаар боллоо шүү дээ. Тэгэхээр нөгөө орон нутагт ажиллах, Улаанбаатарт ажиллах
яг багангийн багшийн хувьд гэхээр яг ямар ялгаа байсан бэ? Хүүхдүүдийн хувьд, эцэг эхийн хувьд нөгөө хандлага, дээрээс нь ингээд цаг мөч ингээд улам ингээл одоо орчин үеижэд ирж байгаа шүү дээ. Тэр болгонд хүүхдийн хөгжил төлөвшөлт гэсэн өөрчлөлтөө ирэх баг. Тий. Ер нь яг орон нутагт байхад орон нутаг одоо Улаанбаатартай ялгаад тэр дундаа улсын сургууль, хувийн сургуулийн ялгаа маш их байдгийг бол ер нь ирсэн цагаас хойш мэдэрч байгаа. За Улаанбаатар хотод ирээд би ч одоо хувийн сургуульд анх ороод за харьцангуй яг хүүхдийн хувьд бол цөөхөн байсан. Гэхдээ манай сургууль ч нөгөө хувийн сургууль учраас бас онцлог нь юу вэ гэхээр манаас одоо намайг ирээд авахд 5 настай 6 настай ингээ хүүхдүүд орж исэн. За зарим хүүхдүүд маань бүр яг нөгөө Америкт төрж өссөн ч юм уу эсвэл гадаад орнд олон жил амьдарч байгаад 4-5 жил ч юм уу амьдарч байгаад ирсэн ийм хүүхдүүд бас манай сургуульд айгүйх ордгоор онцлог. За тэр нь ямар юутай юм гэхээр одоо багшд нөгөө тэр хүүхдүүдийг ойлгох, мэдрэх зөвхөн хичээл заахаасаа илүү тий би одоо энэ монгол хэл мэдгүй байгаа хүүхдэд яаж энийгээ ямар аргаар ойлгох вэ? Би ч өөрөө бас хэл мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо нөгөө яг анх ирсэн жил бол энд ирсэн жил одоо манай анги 5 настай тэгээд англи хэлтэй хүүхд орж ирж байна. Тэгээд тэр маань маш их юм хөдөлгөөнтэй нөгөө гадаад оронд яг нөгөө өөрөөхөө эрх чөлөөтэй байсан харьцангуй нөгөө энд байгаа хүүхдүүдээс ялгаатай. За тэгээд тэр хүүхдийгээ одоо ойлгох, мэдрэх, бусдаа нь одоо яаж юм нийцтэй, нийлэмжтэй авах уу, яаж бусдаасаа суралцах уу тий? Би яаж одоо энэ хүүхдтэй ингээд энэ ангийнхны агуулгыг ойлгуулах уу гэл маш их зүйл толгоонд эргэлдээл би ч одоо яг юу хийсэн болоо гэж бас өөртөө ч гэсэн ингээд эргэлзэх үеуд маш их байсан. Тэгээд нөгөө орчны хувьд, нийгмийн хувьд хувийн сургууль бас нөгөө хүүхдүүд маань харьцангуй юм айлын нөгөө ганц нэг одоо нэлээ эрх тангил хүүхдүүд байдаг. Айгүйх өөрийнхоороо дураараа тий нээлттэй чөлөөтэй асуух гэсэн юм асуучдаг. Тэгээд нөгөө сэтгэл зүйн хувьд ялгаатай. Тэгэхээр би ганцхан нөгөө одоо багшийн ажил хичээл заах гэдгээс илүү хүүхдүүдийнхаа сэтгэл зүйн хувьд мэдрэх, ойлгох тий яаж харилцах уу гэдэг одоо өөрийнхөө тэр арга барилдаар ч гэсэн гэх мэт одоо маш их өөрчлөлтүүд бол намайг хүлээж тасч авсан. Энэ зургуудаа багштай дуусгаад ингээд аим гоё заадаг тэгээд аим баяртай санагдав. Баш сайн ойлголт заадаг болох. Яг шиг бодонгууд ингээд яг ингээд өөртөө бишээ ингээд би одоо ингээд ямар нэг ингээд амжилт гаргахад багш бүр амар сайн гэж тулталн дэмжиж магтаж өгдөг байсан. Тэр нь бүр амар одоо ингээд өнөөдрийн аа бүтээгч юм амар нөлөөсөн гэж боддог. Ер нь бол алдаа гаргасан ч гэсэн загнадгүй ер нь бол ингээд ухаарч ойлгуулж хэлэх талаас нь бүр амар сайн хэлдэг байсан. Шинээр бас суралцаж явж байгаа юм байна гэж би ойлголоо. Тэгэхээр таны арга барил юу вэ? Би бас таны шав штэ. Тэгэнгүүт миний санаж байгаагаар ингэдэг байхгүй юу? Тэр эдгээр ингэдээс юм аа л доо. Нимаа гэдэг хоёр нэг ингээл хичээл дээр та хичээл заагаадсан чи битээр нэг хичээлээ хийхгүй. Битээр ингээд айл гэр болоод илүү ингээд тоглож исэн байхгүй юу? Нэг ингээд ажил хийж байгаа мэж байгаа болж тоглоод. Тэгсэн чи та ингээд битээр ингээд хараад анзаараад байгаа юмнээсээ болмол гихгүй. Тэгэл ингээд нэг харж инээчээл гэж буцаагаал үргэлжлүүлээл ингээд хичээлээ заагаадсан. Тэгэхээр би ингээд тэр үед амар сайн санаад жоохон гайхаад багш одоо ингэж хараад байгаа юм болов уу аргаагаад байгаа юм болов уу гэдэг гайхаад тэгээд жоохон тэндээсээ нөгөө хичээлтэй анхаарч исэн чи билүү нэг тиймэрхүү юм санаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ мэдчлээ одоо яаж хүүхдүүдийг ойлгож тэгэж одоо суралцах чинь бас багангичийн өглөөнөөс эхлээд орой болтол ортог ингэ бүтэн өдөр ингэ сургууль дээр өмждөг шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол нэлээд их өөрөөр ойлтой багангийн багш бол байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тий, ер нь бол яг нөгөө багш гэдэг чинь бол яг сургуулийн орчин чинь бол яг хүүхдийн нөгөө 2 дахь гэр гэж явдаг шүү дээ тий. Хүүхд ерөөсөө гэрээ орчноос өдөр ирээл сургуулийн орчинд одоо нөгөө амар тайван сурч боловсрох тий аюулгүй энэ бүхнийг одоо нөгөө сургууль болон багш хариуцдаг. Тэгэхээр ер нь бол нөгөө хүүхдүүдээ яг өглөө анх ингээл уулзахаасаа эхлээл ойлгох, мэдрэх тий хүүхдийг яг ингээл ороод ирэхэд нь харах ч юм уу орж ирээл ангийнхныгаа харахад энэ жоох ийм дүнсгэр байна ч гэдэг юм уу тий энэ маань ийм одоо баяр хөөртэй байгаа юм байна ч гэдэг юм ингээл орж ирээл ер нь ангийнхныгаа за ялангуяа одоо ингээл 20 жил болоход бол яг л ингээл ороод ирэхэд яг ингээл өглөө ороод ирэхэд хүүхдүүд маань хичнээн ирсэн байдаг ч гэсэн орж ирээл мэдлэх явцдаа ингээл ангийн хаалганаас багшийн ширээ хүртэлх хоорондоо хүүхдүүдэд хард анзаардаг. Тэгээд ер нь яг магадгүй юм жоохон юм сэтгэл зүйн хувьд асуудалтай ч юм уу тэгж харагдах юм бол ганцаарчлаа ч юм уу эсвэл ингээд шууд асуугаад ч юм уу ярилцдаг. Яасан зүгээр үү ямар нэг юм болоо тий цайгаа уусан уу хинтээ ирсэн ч гэдэг юм ер нь ангийнхантайгаа би ер нь өглөө ирээл тэр өдрийг яаж эхлүүлсэн цайгаа уусан уу орой хэдэн цагт унтсан бэ гэдгээс л ер нь баг эхэлдэг. Тэгэхээр ер нь арга барилын хувьд гэх юм бол
Одоо сүүлийн үед ялангуяа багш одоо сэтгэл зүйн үед аягүй их мэдрэх шаардлагатай болсон. Өмнө нь бол ер нь нэг тэгж тэр үед ч одоо сэтгэл зүй стресс гэж баг ер нь бидний үед яг нэг ярьдаг ч байсан мөгүй ч юм уу тий. Одоо болоод сүүлийн үед яг орчин нийгмийн юм болсон учраас сэтгэл зүйн үед илүү сайн ойлгох гэдэг л аягүй чухал болоод байна. Анх эрэхтэй бол нэг жоохон тэгээ шинэ ангид ороод ирсэн юм чи ингээд жоохон яадаг байсан ч гэсэн одоо ингээд бусдыг ингээд харангуут одоо ингээд багштайгаа нээлттэй харьцаж байгааг ингээд хараад үзэнгүүт яг нэг мэдрэмж бол хайгуу бас. Багшийн тэр нөгөө сургуулийн ангийн хүүхдүүдэд сургуулийн зүгээс ч гэдэг юм нэг юм үүсгэсэн дүр төрх байдаг шүү дээ. За энэ багштай чанга багштай ч гэдэг юм уу. Бидний үед бол байдаг лээсэн. Тэдний ангийн багш амар чангатай юм ээ гэл. Тэгмэд таны одоо дүр төрх ер нь ямархуу дүр төрхийг та ангийнхандаа бодлон сургууль хамт олон хотод үүсгэсэн гэж бодож энэ багшийн хувьд те чанга юм болов эсвэл илүү уян хатан зөөлөн те гэд. За яг намайг ер нь бол хүүхдүүд нэлээд чанга багш гэж дүгнэдэг. Гэхдээ тэгсэн ч гэсэн тэд нар надаас хизээч нөгөө энэ багшаас би энэ айжин ч гэдэг юм надаас тэгж айх эмээх ялангуяа нөгөө хичээл сургалтын үед бол хизээч надаас тэгж айж эмээж байгаа мэдрэмж бол баг байдаггүй. Би ч нөгөө өмнөх 2 жил бас ганцхан ангидаа биш 3 4 5 дугаар ангидаа бас нөгөө математикийн хичээлийг дагнаж заасан. Тэгээд яг миний хичээл дээр нөгөө багш хүүхдүүд маань ингээд бусад багш нарынхаас илүү юм нам суугаад хичээлээ хийдэг ч гэсэн тэр нь яг ингээ айж байгаа юм шиг ч юм уу мэдрэмж авч байгаа ч гэсэн эргээд надтай яг харилцаж байгаа байдал магадгүй намайг одоо ингээд нөгөө төрөхгүй тэгэхэд амралтаа авах үед ч юм уу тэр гаргаж байгаа ингээд сэтгэл зүй зам байдлууд нь бол хүүхдүүд маань надтай илүү их нээлттэй байж чаддаг юм байна. Ер нь бол миний хичээлийг илүү анхаарч бас сайн хийж чаддсан байна гэдгийг л дүгнэлт хийдэг. Түүнш одоо энэ багшаас амар би энэ багшаас айгаад байна ч гэдэг юм уу тийм үед байдал бол байдаггүй. Тийм нэлээ мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж болоод байна те. Би таны энийг илүү дэлгэрүүлж яриасаа гэж хүсэж байна л да. Яг тэгэхээр одоо багшийн одоо кино ном дээр ч гэсэн харахад одоогийн хүмүүсийн хандлага ч гэсэндээ багш бол нэг юм жоохон мэдрэмжгүй хандлага гаргадаг, хүүхдүүдийг ичээдэг, айлгадаг, одоо анги хамт олонныхон дунд тэ ичгэвтер байдалд оруулдаг гэх мэтчлээ иймэрхүү юмнууд шүүмжлэлүүд нэлээд гараад байгаа. Тэгмүүд би өмнөөс таны тэр жишээ дурдсан ч гэсэндээ яг одоо ботход юм байгаа хгүй юу? Тэр үед та бит хоёрыг та юу хийгээд байгаа юм болооч хичээлээ анхаараач гэсэн бол бит хоёр тэнд амар хичээд ч юм уу сэтгэл зүйн хувьд бас ингээ унахна штэ. Тэгээгүй болохоор магадгүй ингээд таны нүднийг ингээ харчаад за багш хараад байгаа юм хичээлийн ойлгоё гэдэг ингээд явсан бит хоёрт ингээд ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хувьд гэмтэл үсэхгүй ингээд буцаад суралцах боломжийг аягүй олгосон юм шиг надад одоо бол ингээд санагдчихэв. Энэ битчлээ ер нь багш нар яг юун дээр анхаарч ямар мэдрэмжийг ер нь суулгах хэрэгтэй гэдэг юм бол. Тий. Ер нь бол багш хүмүүс нөгөө мэдрэмжтэй бас нөгөө олон талын юм чадвартай тий бас жүжигчин ч байх хэрэгтэй гэж хэлдэг тий. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийг энэ одоо ямар зан характер гарч байна. Яг тэр жишээн дээр чи ярихад ингээл би яг тэр үед тэгдэг байсан л да. Манай ангид нөгөө ингээд жоохон нөгөө ярих дургу хичээлд тий яг хичээлээ сайн хийдэг гэрнэ. Тэр яг ингээл нөгөө гараа өргөөл хариулах тэ тал дээр одоо жоохон ингээ бүрэгч байсан юм уу тий эсвэл одоо ярианы одоо баялаг жоохон цаа суулч байсан болоо. Тэгэл би яг ингээл нөгөө нэг ярьдгөө нөгөө асуулт би ч ер нь ангийнхныгаа айгүйх яриулах дуртай. Ер нь хичээлээ нэг юм оволцуулж орох тийм дуртай. Тэрнээс өөр бас гоё мэдрэмж авдаг. Тэгээ хүүхдүүд маань тэр үед бас ингээд гоё нэгэнтэйгээ хамт ингээ ярилцаж хөгжиж тий өөртөө ихтэй болж идэг. Тэгэл яг нөгөө ангийнхныгаа ингээл асуугаал ярилцаал ингээл гоё оволцож явах үед нөгөө ярьдгүү хэдийгээ яриулах арга маань ерөөсөл нөгөө ярьдгуугаасаа ингээл нэг хоёрын нэрийн дуудан гут нөгөө хэд чинь шууд гараа өргөдөг байсан. Тэгэл гараа өргөөл ярилцаж яг ингээчээл орж эхэлдэг. Тэгэхээр тэр мэтчлэнгээ нөгөө хүүхдүүдэд мэдрэх түнээс чи яага ярихгүй байгаа чи өста тийм шүү юм шүү те тийм байдлаар бол одоо хүүхдийг нөгөө ялангуяа одоо орчин үед бол хүүхдүүдийн сэтгэл зүй маш эмзэг болцсон. Тийм учраас аль болох л одоо өөр ямар арга зам одоо хөгжилтэй ч гэдэм үү те өшөө одоо тэр хүүхдийг оролцуулах ямар арга зам байна. Ер нь бол энэ дээр багш нар маань нэлээд анхаардаг байгаасаа ер нь анхаардаг байх гэж би боддог. Тэгэхээр өөрөө ч гэсэн тэр тал дээр бас нэлээд анхаарч ажилладаг. Ер нь мэдрэмж гэдэг зүйл маш чухал учраас хүүхдүүдийг одоо бусын дуу нэвгүй байдалд оруулах байх. За тэр үед одоо нэрээ дуудуулах сонирхолтой ч хүүхдээ бас дургуйч хүүхдээ тий өөрийгөө ингээ сайн талыг одоо бусдад харуулахыг хүсдэг ч байна, хүсдэггүй ч ингээ гих мэдчлэн хүүхд толгоны одоо юу онцлог өөр учраас тэрийг бас мэдэрдэг байх нь чухал байх гэж боддог. 35 хүүхэдтэй байсан шүү дээ манай ангитэй. Тэгэхээр тэр болгоныг ингэж анзаарна гэдэг бол бас айгүй одоо юу хиймдээ хүчин чармайлтаас байсан болов уу гэж бодож байна. Танд ер нь тэр үед ингэж чөлөөт цаг гэр орондоо ингэж зарцуулах цаг гэж ер нь гардаг байсан уу? Одоо ч гэсэн тий. За тэр үед чи яг би чи нөгөө эхний 2 жил бол би чи нөгөө ухаантандаа суугаагүй сайхан ганцаараа ганц үе учраас ерөөсөө л
ажил гэр. За ажлаас одоо хэдэн цагт ч явсан баг хамаагүй тий. Очоод гэртээ яг маргаашхан тэгтээ мэдээж хичээлийн бэлтгэл хийнэ гэдэг маш чухал зүйл гэдэг гэсэн. Тэр үед чи бид нар одоо ингээл А4-ийн дэвтрийг ингээл нүүр дүүрэн 7 хоногийнхоо конспектыг бичдэг, батлуулдаг. Сургалтын менежер маань бас маш их шаардлага тавьдаг. Тэгээ энд одоо баг ингээд зөв бичгийн алдаа байна уу? Энийг яаж хийлгэж байгаа, энийг яаж бодлох байгаа ч гэдэг юм уу тий. Бид нар бас маш сайн шаардлага тавьдаг. Одоо сургалтын менежер Цагаан цоож гэж багш маань байсан. Тэр багшаас маш их зүйлийг суралцсан. Тэр багш маань одоо тэр багшийн дүр төрх имиж гэдэг имийг бидэрт одоо маш сайн харуулдаг тийм үлгэр дуурай хүн байсан болов уу гэж боддог. Тэгээ мэдээж хамтлагаасаа маш их суралцсан, нөгөө талаасаа асуун, лавлан тий. За багшаа та маргааш хичээл дээр юу заах чинь, би юу заах вэ, энийг заавал яах вэ? Нөгөө секцээрээ бас маш их ярилцдаг. За дээрэс нь одоо орой гэрте очиод завтаа учраас би ч одоо нөгөө жоохон уншихад юм хоцрогдолтой байгаа хүүхдүүдээ аав ээжд нь хэлж байгаа гэрлүүгээ авч хондог байлаа. Тийм учраас надад байсан. Тэгэхээр ерөөсөө л ингээл нөгөө хүүхдүүдээ л би одоо эднэрийг л сургах л ёстой тий. Уншуулж, бичүүлж, бодуулж одоо сургах л ёстой. Энэ бол миний үүрэг тий. Одоо өөр надад одоо ямар ч энэ одоо замаас хазаах ямар ч одоо юм арга бол байхгүй гэдг л ерөөсөө тийм зорилго тавьсан байсан. За тэгээ 3 дугаар ангитай төрөх болсон. Тэгээ нөхөртөө хүүхдтэй болоод ингээд гэртээ амралтаа аваад 12 сард амралтаа аваад суусан. Ангийнхнагаа маш их санаж өгүүлдэг байсан. Тэгээ нөгөө хэд мэн намайг төрөөд яг удаагүй нэг 14 бүр хонсон байсан болоо та. Өглөө унтчихсэн чинь зэрэгэл хашааны хаалга нүдэл Дижитмаа агших мөн үү гэлтгсэн чи би орноосоо гоод төсрөл босоод ирсэн. Нөгөө багш чи одоо ингээд хүүхдүүдийг ороод ирэхэд те орондоо хөвтөж болохгүй учраас маш хурдан босоод нүрэнтэй угаагаал өсөлгөө санаал за тэгэл чадлаараа л гэр орноо цэгцлээл тэгсэн чинь ингээд манай ангийнх чинь зүгээр шуугалдаал бижигнэл ороод ирж байгаа юм чи. Тэгэл орж ирэл өдөржингөө багштайгаа ингээл хамт шуугалдаал нөгөө л чи намайг санцсан. Биш нөгөө гэдээгаа санцсан. Тэгэл залуу байсан болохоор ямар ч тийм нөгөө ядрах мэдрэмж юусаа аваагүй. Тэгэл нөгөө л чи өдөржингөө ингээл юм хийгээл хоолнд хийж идцгаагаал орой гарахтаа бүх даяг тавгаа цэвэрлэл гэр оян анзалж өгөөл аюу хөөрхөн. Тэгэл ер нь л тэр бүхэн л одоо тэгэл эргээ бодоход дурсамж байдаг. Юунууд явах гэж хэлтрээ явчих. Цаг цаг байсан уу гэж. За тэгээд нөгөө ер нь бол яг гэр бүлийн хувьд гэх юм бол маш их дэмждэг ер нь эхнээс нь л аюу намайг ойлгодог байсан. 2007 онд танилцаад 2008 онд гэр бүл болоод одоо 18 жил амьдарч байна. За манай ажил тэгэл ер нь түмний хүүхдийн төлөөлөл явуулдаг хүн шүү дээ ер нь л. Тэр чинь танилцдаг байсан бага анги танаа анги явуулсан байсан. Бага анги багш ажилтдаг байсан. Тэгэл ойрхон нэг дор шахуул хашаанд үйдээс амар хашаанд. Тэгэл танилцал жил гарсан үйл тэгэл гэр бүл болсон. Одоо 4 хүүхдээ аав ээж болсон байна. Тэгэл ер нь бол би ч эхнийхээ нэг 2 хүүхдийг бол ерөөсөө яаж өссөн, яаж том болж хизэн сургуульд орсон бараг мэддэггүй. Энийг бүхнийг одоо нөгөө хань маань хийдэг байсан. Манай хүн чинь тэгэл ажилтаа өглөө явуулахаар байна. Би ч нэг аваарай мэдэх дотор өглөө хүүхдээ цэцэрлэгт нөргөж өгнө, ороо очиж аавна. Тэгэл хоолунд ирийн маар цорын ажиллаа хийн. Манай хүн тэгэл ер нь зам мотойсон л да тэр үед бол угаасаа улсын сургуульч ачаал ихтэй байсан. Хоёр томыг бол цэцэрлэгт авах би бол цэцэрлэгийн 90 дэвхтэй эцэх байл шүү дээ. Орой орж ирэхэд хоолоо хийцэн, гэрээ цэвэрлсэн тий. За тэгэл орой би ч орж ирэл хоолоо идэж аваал тэгэл компьютерээ дэлгээд ч юм уу ямаа хийгээ суудаг. За хүүхдээ аваараа гэл ерөөсөө л тэр хүүхд бол тэр нөхрийн л мэдлээсэн. Тэгэл энэ бүхнийг одоо маш сайн ойлгодог байсан учраас бас миний ажил ингэж эдээ хүртэл явхад бас илүү төхөн байсан болоо тий. Тэгээ орой одоо гэртээ маш их зүйлийг хэвлэн хийн. За тэгэл нөхөр чинь одоо хэвлэлцэн, үдэлцэн ингээл бүхэл зүйлд ер нь бол багшийн ажлыг бол ер нь маш сайн мэдэрдэг, ойлгодог болсон тий. Энэ хүн одоо юм хийж байгаа маань за би хүүхдээ авъя ч гэдэг юм ер нь л бүх талаар нь ойлгодог, дэмждэг, хизээч хэсэн л дэмждэг тий. Иргэжлэрийн дараагийн туслах багшийн хэмжээндээс. За ер нь бол тий бараг ер нь сургуулийн орчинд оруулаад ирэхэд бараг л туслах багшиг бол хинээр ч хэлүүлэхгүй хийгээ авчин. Тэгээ сүүлийн үед яг энэ Улаанбаатар хотод дээр хувийн сургуульд орсон чинь нарай нөгөө цаг зав ачаал багасаад ажлынхаа цагт багтаагаад би бүх зүйлээ хийгээд гэртээ очиод нөгөө ээж хүн байх тий гэр бүлийн одоо эхнэр хүн байх гэдэг тэр үүрэг маань надад илүү их одоо яг ухамсарт одоо айтанд орж ирсэн. Би чи ер нь жоохон зах зээл рүү ойртыг жоохон парад гэж хэдэн жил хийсэн. Манай хүн тэгэл за одоо энэ ангийг төгсгөөд явъя. Одоо энэ ангийг төгсгөөд явбал баг 10 жил болчихсон юм. Тэгээд ерөөсөө сая 21 онд 5 параг төгсгөл за одоо л одоо чи нэг анги уул дахиад 5 жил болно явъя гэл
Тэгж тэгсэн. Эдгээр сурын дипломгийн ангид оруулмаар гэсэн хүмүүс тэр нэг онд амар хүссэн. Миний цэдэг хөтөж гисэн манай найз төгч танаа яваад танаа хинэр чинь хөтөг мөрш чи хинэртэй хэлээд таач. Гэтэл яриад өгдөө зарим ч уулзал зачиг уугаад хэлээд таач. Манай хүн ч аймагт багт хагасаа өдрөлгөн хичээл ажил суулт дээр ажил хийдэг шүү дээ. Бичиг заасны ажлыг амралтын өдрүүдээр. Энд ирсэн хойно бас хагасаа өдөр суултаас компьютер аваа гараад жутан захирлан таарад. Чи наад компьютер яах чаа гэсэн. Гэртэж тийм хийх юу донгосоод наад хоруур 50. Чи гэр бүлтэй цагаан зарцлаа амралтаа згээгээл. Тэгэд одоо тэр яриад энийг хэлсэн. Надад ингээд нэг талаар нэг юм сонин юм мэдрэмж өгсөн ч гэсэн нөгөө талаар би сүлд нь айгүй баярлсан. Нэрээ би чинь ингээ те өөр хүүхдтэй гэр орондоо ингээ нөхөртөө цаг гаргах хэрэгтэй юм байна. Өөрөө бас амрах хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг ер нь сайн ойлгодог болсон. Тэгээ яг ихний хэдэн сар бас ингээл хагас усан сайн ингээл нэг юу ч хийхгүй өнчгөр нэг гим хийж байгаа юм шиг санагдаал тий. Юу хийх вэ гэл ингээл нэг гіврэх тийм үе бас байсан. А одоо бол маш гоё юм амралтын мэдрэмжийг ирж хүчийг авчдаг болсон. Дараа жил одоо өөр багшаар залгах шүү дээ. Тэгэхээр юу ямар санагдчих вэ? Дижитал багшийг байж чадхгүйл гэсэн бодлоо харж байна. Өх юм санах оо. Сэтгэлийн санах оо. Ямар сэтгэлтэй юу багш? Цагаан сэтгэлтэй. Тэрийн чи яаж юу вэ? Юунаас хамгийн их өдөрдөг вэ сайн сэтгэл? Хичээл зааж. Чамдрийнхаа хувьд бол нэг эцэг эхийн дайтай бас юм хувь нэмрээр оруулж байгаа шүү дээ амьдралд нь гэх юм уу тухайн цаг мөчид. Тэр хүүхдүүдийн хувьд ер нь хэр сайн ээж байдаг вэ? Бас хэр сайн багш вэ? Магадгүй багш хүний хүүхдүүд нь арай илүү дарамт мэдрээд ах шиг бас байдгийг шүү. Илүү сайн мундаг байх хэрэгтэй юм шиг. Тий, ер нь яг нөгөө гэртээ очихоор бас ингээ ядарснаа мэдэрдэг. Тийм учраас нөгөө хүүхдүүдтэй яг тэр талаар гаргах цаг айгуу тутмаг байдаг шиг санагддаг. Тэгээ одоо нөгөө эхний хоёр хүүхд минь барыг одоо яаж нэгдүгээр ангидаа уншиж бичиж сурсан тий яаж 5 дугаар анги төгссөн ирнэ бараг л нэг мэддэггүй шүү дээ. Тэгэл нэгдүгээр ангид нь яг ингээл за хичээлээ хийгээрээ миний охин даалгавраа хийгээрээ л гэдгэл юмыг хийдэг баснаас яг нэг суулгаад хийлгэжсэн айгуу тэгээ тулж ажиллаж байсан бол ер нь ховорхон. 2013 онд манай Адамаа бурхан болсон. Тэгээ бас юм гэсэн яг Адамаа бурхан болоод 5 хоногийн дараа манай том хүү төрчихсөн баг. Тэгэл нэг ихэд нэг юм уу гашуу тайс талын хоногийн дараа 5 хоногийн дараа хүү төрөөд бас баярлал. Тэг баяр жаргал ээлжтэй өөрөө юм да тэгэл 7-8 заргалт ажилладаг. Ер нь тэгдэгтэй. 7-8 заргалт тэгэл ажилд орсон шүү дээ. Аа үрийг багт гэсэн. Тэгээ үрийг багт нь ажилд орсон шүү дээ. Хүүхдтэй нэгсэн. Тэгжээс. Одоо нөгөө хүүхдүүд өөр багштай амьсчаар хүүхдүүд муудчихсан тэгэл муудаагүй ажилд орё гэл. Тэст бас хүүхдүүд л зүтгэдэг юм шүү дээ. Тэр өөрийнхөө хүүхдийн төлөв тэр хүүхд хоёр нас хүртэл хүүхдээр хэрэгтэй байж болно тэгэхгүй шүү дээ. Томроо хүүхдүүд л өөрсдөө тэгэл заяа тэгээд тэр нь ингэж ирээд асуурн дээр заагаад ч өөрсдөө дэлгэчихээ өөрсдөө биенд дагаад ер нь гайхаа. Одоо энэ жил манай охин гэхэд 12 төгсөөд одоо Солонгос явах гэж байна. Солонгосыг сургуульд. За хамгийн хурцаас юм одоо аймгийн хэмжээнд нэг 2000 хэдэн онд л эсэрчт. Аймгийн хэмжээнд багш нарын ур чадрын уралдаан болоод тэрүүнд нэг төрүүлжсэн юм аа. Аймгийн хэмжээнд тэр үе чи мөнгө жоох үзэхэд нэг төрүүлээд 6 сая төгрөгөөр шагнагдал. Үнэхээр багчсан ханаараа. Одоо хаач утсан гол нэгдүгээр сургуулийн дижитмаа гэж дижитмаа багшаал тэр ер нь багш нар боловсролын салбарын хоёр нандахгүй тий. 4 анги одоо би дааж одоо ингээд тэр болгон одоо 100 200 хүнийг та баг Монгол улсын иргэний хин нэгний сайн найзыг хин нэгний эхнэрийг нөхрийг те одоо бэлдэж гаргаж ийн одоо хөлөгийн дөрөнд гарыг нь ганцсан гэдэг шиг л болж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар одоо тийм иргэн эхнэр хүн байгааж төлөвшөөсэй гэж юу та хүсэж байна. Тэг хүн ер нь бол тодорхой хэмжээнд бие даасан байх хэрэгтэй тий. Бие даана гэдэг нь одоо ядчил нэг өөрөө одоо хуцаа олоод өмсчдөг, тайлсан хуцаа ихвээ тавьждаг тий. За тэгээ өөрийнхөө чадах зүйлийг тэр тухайн насандаа одоо хийж чаддаг тийм бие даасан байдал дээр маш их анхаардаг. Энийг ерөөсөө л эхнээс нь л тэр эцэгчүүд нь бас зааж зөвлөдөг.
За дараагийн дугаарт гэх юм бол одоо харилцаа гэдэг зүйл маш чухал тий. Тэгэхээр нөгөө бусдад одоо ойлголцох, харилцах тий, бусдад өөрийгөө илэрхийлэх гэдэг бол маш чухал. За дараагийн дугаарт нь гэх юм бол одоо бусдын дунд бие авч явах тий. Ямар нэгэн одоо жижигхэн саад бэрхшээл хүн дээр нь амьдралын туршид ямар ч асуудал, ямар ч саад бэрхшээл тулгарна. Тэрийг одоо өөрөө аль болох давах гэж тэг оролддог, мэрийдэг тий. Тэрийг давах тэр арга замыг одоо хайдаг байгаасай, тийм л хүн байгаасай, тэгээд ер нь л зөв хүн байгаасай л гэдэг зүйлийг боддог. Манай энэ сургуулийн одоо ураач гэсэн зөв хүн, зөв нийгмийг бүтээн гэсэн юм гоё ураатай байдаг. Тэгэхээр энэ ер нь бол ер нь л хүн зөв хүн байх. Тэг зөв хүн гэхээр нэг айхтар одоо тэр мэрэгчлэн мэдлэгтэйтэй биш те. Ер нь л харилцаа, хандлага, бие даах чадвар, бие авч яваа байдал. За мэдээж л одоо тэр ажил мэрэгчлийн хувьд бол мэдлэгтэй, чадвартай байх нь чухал тий. Тэгээ ер нь л тэр зүйлийг одоо нөгөө 1-р ангиас нь хойшлт гээл жишээ аваад ярьчих. За чи ингээл 5-р анги төгсөн ахлах ангид орно тий. Оюутан болно. Магадгүй чи яас гэхтэн ингээл болно, ээж болно гэл ер нь л дандаа ингээл амьдралын туршлагатай холбож ярьдаг. Тэгэхээр тэрнээс бас хүүхдүүд юм ойлгож ухаардаг ч юм болов уу гэж ер нь боддог. Тэгээд нөгөө өмнөх ангийнхаа жишээнүүдийг дараагийн анги дараа одоо ярих ч юм уу тий. Тэгэхээр хүүхдүүд нөгөө бас тэндээс санаа авдаг тий. Өөрийнхөө алдаа дутагдлыг би бас тэгэх юм байна гэдэг зүйлийг ер нь л чи одоо тэгээд шүү гэхийнхээ оронд манай анги тийм хүүхдэж байгаа тэгээд тэгж өөрчлөгдөж ч гэдэг юм ингэж ярих бас их дуртай. Тэгэхээр хүүхдүүд маань тийм зүйлээс бас суралцсан болов уу гэж боддог. Тэгэхээр ер нь өмнөх ингээ ангиудаа харж байхад би нэг тийм амар багшаастаа тэгээ ингээл нөгөө дунд ангид орсны дараа чи ярьдаг шүү дээ. За яста бага ангидаа тэдний тэр багшаа анги байсан чинь энэ яста ийм хүмүүжлийн доголдолтой байсан байх гэдэг юм уу те. Тэр асуудал надад ерөөсөө бодоход ерөөсөө ирж байгаагүй юм лээ. Тэгэхээр би бас нөгөө хүүхдүүд минь айгүй зөв хүн болж төлөвшөж гараад дунд анги руу ордсон болов уу гэж боддог. Тэгээ ер нь нөгөө дунд ангид ороод эргээл багштайгаа ингээл харилцаал те. Ирээл одоо гэрт ч гэсэн айгүй их ирдэг те. Тэгэхээр нөгөө хүүхдүүдээ ийм зөвхөн болгоод явуулчих юм бол тэр хүүхдүүд ингээд дунд бага ингээд төгсөн ч гэсэн цаашаад нэг тэр өөрсдийнх нь нэг юм суудсан тэр дадал хөвшилтэй тэр зам байдал бол нэг амар өөрчлөгдөөд эвдрээд байх нь харьцангуй бага байт юм болов уу гэж анзаардаг. Тэгээ одоо ер нь амьдралдаар гарсан байгаа хүүхдүүдэд шавнараа харахад ч гэсэн ер нь нэг юм хөөрхөн өөрсдийнхоороо л ингээл те яг ингээ амьдраад явж байгааг нь харахаар бүр ингээ өөртөө бас баярлдаг, бахархдаг, шавнараараа ч гэсэн бас маш их бахархдаг. Тэгэл хараад дотроо битүүхэн баярлал явж байдаг та. Яг нөгөө жоохон байсан нэг бяцхан ингээл нөгөө та нэг заримдаа бичээд байдаг штэ нөгөө аав ээж гэдгээ яаж мэдгээ бичгээч мэдэхгүй балаа шээлээ гэдгээ яаж зохицуулахаж барыг мэдэхгүй тийм хүүхдүүд байж ийснэ. Нэг том болцсон тий одоо ажил төрөлтэй болцсон ийм болцсон байхыг харахаар тэр мэдрэмж аягүй сонирн байдаг болов. Тий ер нь бол яг нөгөө нэг бас яг ингээ харахад би ч бол ер нь л нөгөө одоо ингээл жишээ нь аль хэзээ амьдрал дээр гарцсан тий 2 3 хүүхдээ аав ээж болцсон ч гэсэн тэр шавнар маань яг л нөгөө миний сэтгэлд нөгөө багангийнхаа тэр дүр төрхөөрөө үлдсэн байдээ. Тэгэхээр нөгөө багангийн багш маань бас яг тэр онцлог нь тэр хүүхдүүдийн тэр үеийн нөгөө онцлог ингээ багш нарт нь үлдсэн байдаг. Тэгэхээр одоо ингээл харж хахад энэ маань багангид нэг яг нэг ийм одоо нямба ийм хүүхдээсэн. Яг л тэрүүгээрээ л явж ин да тий. Тэгэхээр тэр тухайн хүүхдийн тэр бага насны тэр онцлог тэр бага үед бага ангидаа өөрөө одоо ямар хүүхдээсэн тий яаж сурч хүмүүжчихсэн ямар дадал хөвшилтэй байсан тэр зүйлүүд ер нь л нэг ийм алдагдаад хазаагаа тий өөрчлөгдөд байх нь бол ер нь харьцангуй бага. Яг л тэр дүр төрхөөрөө л цаашаа явж байгааг нь аюух анзаардаг. Хүүхд болгонтой нэг тулж ярилцаж ингээ харьцаж чаддаг. Тийм болохоор тэр юм ингээд хүүхд болгоныг тийм өөртөө ихтэй тийм сурах арга барил сайтай ч юм уу тийм биш. Би бол амар суур сайтай л байсан. Тэгээд 1-р анги амар хөшлөд нэг түүх ярьж байгаа би. Анх 1-р ангидаа нэг кенгуругийн юунд орж исэн олимпиадад тэгээд тэгсэн чинь ингээд шоколад бүгэлдэг байсан байлээ л дээ тийм мэдхгүй. Тэгээд би ингээд цаасан дээр материал дээр ингээд бүх юм ингээд дугуулсан. Тэгээл ингээд гарч ирэл багш цаас өгсөн чинь багш хүү миний ах ёстой нэг ч алдаагүй яг диплом авчиж гээл тэгсэн чинь нөгөөд чинь ингээд шоколадаа дугуулсан ингээд зур хоосон цаас явуулсан байсан. Тийм тэр бол ямар хөвчлээ. Багшийг ер нь бол одоо яг ямар байгаагаар нь бол төсөөлж чадахгүй. Яг тэр 5-р ангид байсан царайгаар нь л ер нь бол яг тэгэж л төсөөлж байна. Амира гоё чинь бас бичгийн хэвэн дээр анхаарна. Баллахгүй баллаад ахын болвол яах нь бичгийн хэвний чинь насагтна гэсэн үг шүү дээ тий. За хүү эхийн эхлэл хэсэгт ямар зан чанартай байсан гэж байна уу? Боловсрол эзэмшихэд таны одоо ингээ 20 жил ажилласан туршлагаас харахад ер нь хамгийн чухал хүчин зүйл нь юу гэдэг юм бол анги танхим байд юм уу? Эсвэл багш байх уу? Ер нь хамгийн одоо
гол нөлөө үзүүлдэг хүчин зүйлийг одоо ингэ эрен бэлтгэл хамгийн том нь одоо их хувь нэмэр оруулах нь алиг гэж таарч. За мэдээж нэг номерт бол багш хүн тий багш хүн одоо нөгөө сурагчтайгаа мэдэрдэг ойлгодог тий за яаж одоо арга ивэн олж хичээл сургуулаад сургалтаа явуулах уу тий чадвартай сэтгэлтэй багш байх хэвээр. За хоёрдугаар гэх юм бол мэдээж орчин тий сургалтын орчин буюу одоо сургуулийн орчин байна. Гэр бүлийн орчин гэдэг маш чухал хүчин зүйл байгаа. Гэр бүлийн орчин, сургуулийн орчин хоёр одоо тий ямар байх вэ гэдэг нь ямар байхаас тэр хүүхдэд маш чухал одоо нөлөө үзүүлдэг. Тэгэхээр гэр бүлийн орчин бас зөв байх нь маш чухал. За дараагийн зүйл бол мэдээж хүүхдийн өөрийн одоо хандлага, хичээл зүтгэл гэж юм маш чухал тий. Багш мянга тэр хүүхдэд одоо сайн сайхан зүйлийг үлгэрлэх гээд заах гад тий ойлгуулах гад тухайн хүүхэд маань өөрөө хичээхгүй зүтгэхгүй тий хандлага нь юм байгаад тах юм бол мэдээж сургалт бол үр дүнтэй болохгүй. Дараагийн зүйл нь гэх юм бол мэдээж эцэгхийн дэмжлэг туслалцаа тий багшийг одоо багшид хандах хандлага тэр хүүхдтэй одоо тэр гаргаж байгаа цаг зав тий дэмжлэг гэдэг зүйл бол маш чухал. Ерөөсөө энэ дөрвөн хүчин зүйл одоо тэ нэгдмэл байжээч тэр тухайн хүүхдийн ганц сурлага биш хүмүүжил төлөвшил бүх зүйл одоо цаашаа явахад бол төхөн болно гэсэн үг. Тэгж л хардаг та. Сайн таны ярьсан зүйлтэй холбогдуулаад энэ яг боловсрал олж авах тий болон одоо боловсрал олгох гэдэг ийм үйл явцад төрийн зүгээс эцэг эхчүүдийн зүгээс одоо сурагчдын зүгээс гэдэг юм уу ямар хандлага ойлголтоо засаасаа гэж бодож явдаг тиймэрхүү зүйл. За төрийн зүгээс гэх юм бол одоо мэдээж нөгөө багш нарыгаа тий бодитоор үнэлэх, дэмжих тий багшийн нэр хүндийг одоо өндөрт өргөх тий одоо багш гэдэг хүн чинь ямар эрхэм чухал хүн бэ? Ер нь бол одоо энэ ажиллаж амьдарч байгаа хүмүүст бол багшгүй хүн бол байхгүй байгаа шүү дээ ер нь тий. Тэгэхээр багш гэдэг бол маш чухал гэдгийг одоо мэдэрсэн, ойлгосон, дэмждэг. Тэгээ багшийн ачааллыг мэдээж одоо тохируулж тааруулж өгөх. Багш одоо 1000 чадвартай, сэтгэлтэй байлаа гэж тэр 50-60 хүнд яаж хурц ажиллах уу тий. Тэгэхээр бас тэр орчин нөхцөл дээр бас маш сайн анхаарч өгөөсэй. Багш нарыгаа одоо тий ингээд хит их юм ачаалд оруулснаар багш нар маань маш их ядарч जैन, туйлдж जैन. Дээрээс нь одоо тэгэл мэдээж цалин хөлсгөл ярина тий. Тэгээд дээрээс нь одоо сүүлийн үед нийгмээ дагаад энэ нийгэм маань одоо маш их өөрчлөгдөж байгаагийн хэрээр хүүхдүүдийн хандлага бас аягүй өөрчлөгдөж байгаа тий. Айгүйх нөгөө хүүхдээ ирэх яриад байх тусам хүүхдүүд маань би ийм эрхтэй гэдэг үүргээ тэр болгоо ухамсарлдаггүй тий. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань эрхээ мэддэг ч гэсэн үүргээ ухамсарладаг. Би бол сурах ёстой юм байна гэдгийг ойлгодог, ухамсарладаг тий. Энэ одоо надад хэрэгтэй мэрэгжил, мэдлэг, боловсрал дээрээс нь би зөв төлөвшил хүмүүжлтэй байх ёстой гэдэг зүйлийг ойлгодог тий. Тийм одоо зөв хандлагатай байгаасай. Би эхлээд одоо даалгавраа хийчээ сүүлд нь тоглоно ч гэдэг юм уу. Хитрхи нөгөө ийм цахим орчны хэрэглээ маань ихснээс болоод хүүхдүүдийн сурлах, хүмүүжилт одоо маш олон зүйлээр бас нөлөөлж байна. За тэгээд эцэгхийн зүгээс гэх юм бол та багшийг ойлгодог, дэмждэг байхад л ер нь багш тэгэл ер чинь хүн гэдэг чинь угаасаа л нөгөө сэтгэлийн амтан гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр эцэг их ингээл өнөө өглөөр ирээл багштай уулзаал сайхан үг хэлэхэд л одоо тэр багштай ингээл гой сэтгэл нь ингээл сэргээл тий. Илүү их одоо ирч хүчтэй урам зоригтой болоод явах ч гэдэг юм уу тий. Гэх мэтчлэнгээр одоо хүүхдээ ч ойлгодог, багшигаа ч ойлгодог, тэр багш сурагч эцэг их сургууль нэгдмэл сайхан байж чадах юм бол ер нь л хүүхд маань боломжоор чадлаараа өөрийнхөө хэрээр сураал ахиал. Бас хүүхдүүдэд нэлээд бүтээлч байдал дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа. За тэгээ хүүхдүүд маань одоо нөгөө ном хэрхэн яаж бүтдэг вэ гэдэг талаар бас өөрсдийнхөө яг одоо гараараа мэдрээд өөртөө өөрхөн ном бүтээсэн. За номоо болохоор одоо янз бүрээр за зураг өгөө зургандаар их зохиох, за багаараа хамтарч бүтээх гэх мэтчил одоо юм хөөрхөн бүтээлч байдал руу нэлээд оруулж гисэн. За тэгээд ном хэрхэн бүтдэм байх гэдгийг. За энэ болохоор одоо нөгөө намайг илэрхийлэх комик гэдэг яг өөрийн одоо илэрхийлж байгаа ном өөрийгөө хэрхэн яаж илэрхийлсэн бэ гэхээр за одоо жишээ нь өөрийнхөө зан чанаруудыг бичсэн байна. Туусч, шудраг, ухаалаг, хөгжилтэй, нийтж. За энэ ингээд дуртай өнгөнүүдээ илэрхийлж харуулсан байна. За энэ ингээд насаа бичсэн, нэрээ бичсэн. За тэгээд би ихээр одоо хаан суралцтай, ямар хоолнд дуртай, ямар хоббитэй, хичээл дуртай хичээл нь үе, дуртай спорт нь үе ингээд одоо энэ номыг хараад за Индра гэдэг хүүхд ямар хүүхд юм бэ нү гэдгийг ингээд бүгдийг одоо энэ номноос нь
нь ингээд мэдэх юм боломжтой. За ер нь манай ангийнхан ихтгэл хэр бичиж сурсан мөлий? Айгуу сайн бичиж сурсан. За тий анх эхлээд бол өөртөө одоо ганц ганцаараа ихтгэл бичсэн. За сүүлд нь яасан мөлий? Багаараа хамтраад ихтгэл тавьж сурсан байгаа тийм ээ. Тэгэхээр улсын сургууль болон хувийн сургууль хоёр таны сая ярьсантай холбогдуулаад ер нь ялгаа зөрөө хэр байх шиг ер нь санагдаж байна. Хувийн сургуульд нөгөө эцэг эхчүүдийн оролцоо бас яг харьцангуй жоохон бага болж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө тэр нь яг бас магадгүй миний арга барилтай ч хамаатай бас байж магадгүй. Гэхдээ бол яг ингээл тэгмээрээ гэсэн үед бол эцэг эхчүүд ерөөсөө ингээл перхэл яг л гоё нэг санаатаагаар оролцдог, дэмждэг. Тэгэхээр би бас жоохон нөгөө аав ээжүүдээ за тэр маань ийм ажилтан чинь би бас тий ингээд ажлыг алдагдуулаад яах вэ гэдэг юм уу бас ингэж ажилуудаад ер нь яах вэ зүгээр нөгөө яг би өөрийнхөө хувьд гэх юм бол нөгөө хүнд төвөг удах аюу тийм жоохон дургүй юм шиг байгаа. Тэгэхээр тэр байдлаасаа болоод нөгөө эцэгчүүдээс жоохон ингээд чөлөөлөд байгаа. Тэгээд ер нь яах вэ 1 2 дугаар 1 2 3 дугаар ангид та нар бол маш сайн анхаарах хэрэгтэй гэдгийг 1-р ангиас нь л маш сайн ойлгоолцсон учраас аав ээжүүд минь бас тэр үед бол тухайн үед дэмжиж явсан. За одоо яг шаардлагатай үед бол маш сайн дэмждэг. Яг тэр эцэгчүүдийн хувьд бол тийм ялгаа гарч байгаа. Яг нөгөө орон нутаг хөдөө тий хатаас. Сургалтын хөтөлбөрийн үед юм ялгаа байдаг. За хөтөлбөрийн хувьд гэх юм бол яг ерөнхийдөө хувийн сургууль гэдэг үүднээсээ тий бас төлбөртэй гэдэг үүднээсээ илүү хүүхдүүдэд шахаж явдаг. За дээрэс нь манайх ч одоо нөгөө хажуугаар 1-р ангид чинь би ч одоо ороод ирээл 1-р анги авахд манай 1-р ангийн хүүхдүүд ч одоо 6 настай хүүхдүүд чинь цагаан толгойхоо өсхийг үзээл тий тоо цифрээ үзээл англи хэл япон хэл ингээл бүгдийг яг зэрэг үзчихсэн. Тэгээл доошо буугаад компьютерийн өрөөнд ороод компьютерийн ард суугаад тэр Япон улс руу холбогдоод тий Япон багштай ингээл онлайн хичээл орох ч гэдэг юм уу тий ингээд ер нь бол хөтөлбөрийн хувьд бол мэдээж ялгаатай. Тий тэгэхээр энд одоо нөгөө багшийн заах цаг харьцангуй бага. Тэгээ дээрэс нь нэмэлт нөгөө маш олон хичээлүүд шинээр орж ирдэг. Дээрэс нь мэргэжлийн багш нар ордог учраас нөгөө өмнө ч бол улсын сургуульд чинь ингээл тий багш ингээл өдрийнхөө бараг ихэнх 6 цагийн хичээл хахад бараг л зарим өдөр бол 6 цаг дараалан орох ч юм уу юм байдаг гэсэн бол одоо манайх чинь ингээл 8 цагийн хичээл байдаг ихвчлэн. За ялангуяа манай 5 дахь анги бол дандаа 8 цагийн хичээл тий 8 цагийн нэг 3 юм уу 4 цаг нь л одоо миний орох хичээл бус нь одоо ингээд мэргэжлийн багш нар орч гэдэг юм уу тий ийм бас ялгаа ихтэй. Тэгэхээр нөгөө багш дунд нь амрах тий бусад одоо нөгөө ажлаа амжуулах ийм цагууд бас аюух гарч ирдэг. Энэ бол одоо манай хүүхдүүдийн дандаа өөрсдийнх нь одоо зурсан зургнууд ингээд зургаа сонгоод цаанаас нь нөгөө багш ингээд будгийг найруулж өгөөд за тэгээ ингээд бүгдээрээ одоо өөрийнхөө гараар гоё зураг зурсан байгаа. За ингээд ер нь одоо энэ жилиг нэлээ ийм бүтээч, дурсамжтай, хөгжилтэй, нэлээ их одоо үр дүнтэй ингэж өнгөрүүлсэ. Тэгээд хүүхдүүд маань одоо улсын шалгалтын эхний шалгалтаа амжилтаасаа өгсөн одоо ингээд математик Монгол хэлний шалгалтаа өгөө 5 дугаараа ингээд төгсөж байгаа. Багшаасаа үргэлж харьлагдсан аз жаргалтай тэм дулаахан мэдрэмжүүдийг авч суралцаж ирсэн байна. Багш маань хүн алдаж болдог бас алдах хэрэгтэй. Тэгээд өчний алдсан ч гэсэн алдаанаасаа суралцаж дахиж алдахгүй байх тэр одоо нөхцөлийг ухамсарладаг тийм хүн болох ёстой гэж юу н яг тийм байдлаар ханддаг байсан. Тэгээд тэрийг нь би одоо л амьдралдаа хэрэгжүүлж авч явдаг. Тэгээд багштай ер нь л амирх баярлалтай шүү, хайртай шүү гэж хэлье. Бид нэрээ ийм том болгож бичиг үсэг сургуулиасандаа баярлалаа. Ангийн багш гэж угаасаа маш агуу мэрэгчл тэр ачааллыг дааж гэр бүлтэй ажварн цаг цагаан зарцуулж бидэнд ингэж хүмүүжүүлж би хайртай хандаа хайртай шүү гэж хэлье. Баярлалаа.